Бидэн явагчдад ийн хэмээн өгүүлв. Би өдөр шөнө тутам үл жарган зовн суумын. Номоор явагч нэгэнт дахих орон минь болгоос л өдгөө миний зовлон арилгах аргыг сэтгэдэгвэ. Та хэмээн өгүүлсэнд бидэн явагч бярман өгүүлрүүн. Ай хаан, юуны тулд сэтгэлээ зовоох шалтгаан танд байна хэмээн асуув. Бид чадан ядан хааны сэтгэлийн зовлон арилгах сугаа хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүв. Саран гэрэл нэрт тэр хааны эрдэмүүд хамагт алдаршсан тул хамаг бүгд онц түүнийг хүндлээд тахин суун амуй. Ганц миний эрдэмүүд алдарших үгүй ажгүй. Тэр хааныг үгүй болгох бэрх буй. Бөгөөс түүнийг үгүй болгох арга танд буюу хэмээн өгүүлсэнд тэдгээр бярман тэр үгийг сонсож өөр зураа нэгэндээ өгүүлрэв. Аяа саран гэрэл хаан хэмээвээс их нэгүсгүйт болоод хамаг амтан тэр хааны ачаар жаргаж суун ажгүй. Хамаг гуйланч хүнд эцэг их мэт болсон. Бид түүнийг аминд хүрвээсбээр тэр хаанд яахан хор хиймүү хэмээн өгүүлээд төдий тархаж одов. Төдий Шимасана хаан тэдгээрийн үгсийг сонсож үл таалан үл баясан хамаг улсад ийн тунхаг тархав. Аль хүн саран гэрэл хааны тэргүүнийг огтолж авч ирвээс түүнд хааны төрийг заримлан өгөөд охиноо өгсөггүй хэмээн тунхаг тархаасанд тэр цагт уулсын балгадад Ливдача нэрт бярман тэр тунхагийг сонсоод л тэр хаан бүхий тэнд одоод баясан царайгаар хаанд ийн өчөв. Ай хаан, чиний хүссэн сэтгэлийг бүтээн чадмуу би хэмээн өчвөөс тэр хаан өгүүлрэв. Чи түүнийг бүтээн чадах бөгөөс аль өдрөөс явах хэмээн өгүүлсэн тэр бярман өгүүлрэв. Надад хүнс зохиож өгөн сойрох. Өдгөө 7 хоноо зорцгоо хэмээн өчөөд бярман 7 хоногт хүртэл өөрийн биеийг сахих тарин бүтээж төдий тэр бярман одов. Тэр цагт саран гэрэл хааны улсад элдэв зүйл муу ёр бэлэг болов. Хотол газар хагарсан ба цахилгаан цахилахгүй ба од унахгүй ба өдөр шөнө ойртох, луу тачигнах, ихэд донгодох ба мөндөр ба аянга буух, олон шуун бээр огторгууд уйрах мэт муу дуун гараад өөрөө газарт унах ба барс эрвс чон араатан ба гөрөө сэргүүтэн муу дуун гаргаад гаслах ёр бэлэг болов. 8 түмэн 4 мянгаад хаад бээр ийн зөөдлөрүүн их хааны алтан дуваа цугарсан ба алтан хингэрэг цоорсныг зөөдлөв. Махашантра нэрт түшмэд ийн зөөдлөв. Нэгэн бэрд ирж хааныг алтан малгайг булаасныг зөөдлөв. Төдий хамаг бүгд тийм муу ёр бэлэгсийг үзэж машид зовв. Тэр цагт тэргүүнийг гуйгч нэгэн бярман хааны хаалганд хурж ирсэнд балгасны хаалга сахигч тэнгэр нь бярманыг согтууруулан төөрүүлээд балгадын дотор ис оруулав. Тэр бярман нь балгасны гадуур лолоонтой эргэж дотор орон ис чадаад гадан суув. Тэндээс ариун орон дох тэнгэр нар бээр саран гэрэл хаан тэргүүнээ өгвөөс өглөг баримт төгсөхгүй мэдэж хаанд зөөдлөв. Их хаан хамгаа өглөг өгсөгөө хэмээн тангаргалсан бүлгөө чи өдгөө нэгэн гуйланч балгасны хаалганд орон ис чадаж гадан суунав. Түүнийг хаан чи мэддэгвэ хэмээн зүүд өгсөнд хаан сэрээд сац их гайхамшигт болж Махачандра түшмэдэд зарлаг болров. Ай түшмэд чи балгасны хаалгад одоод үздэгвэ. Хин ирвэс саадгүй дотор оруултугай хэмээн зарлаг болсонд Махачандра нэрт түшмэл балгасны хаалгад одсонд хаалга сахигч тэнгэр бие илт үзүүлж Махачандра түшмэд ийн хэмээн өгүүлв. Түшмэлээ хязгаарын улс дахь хорт сэтгэлд нэгэн бярман хааны тэргүүнийг гуйхаар ирж энд суунам. Би түүнийг хааж дотор ис оруулав. Өдгөө хэрэгсэгүй хэмээн өгүүлсэн түшмэл өгүүлрэв. Хэрвээ тэр үнэн бөгөөс хорт их муу ёр ажгүй. Тийм атал хааны зарилгийг давбаас үл болмоо хэмээн өгүүлсэнд төдий тэр балгас сахигч тэнгэр бээр тэр бярманыг
үл саад хийн балгасан дор улуу. Төдий Махачантра төшмөд ийн сэтгэрв. Энэ бэрмэн нь лав хааны тэргүүнийг гуйх болмой за. 7 зүйл эрдэнсээр 500 тэргүүтэн хийлгэсэвэ. Тэдгээр эрдэн тэргүүнээр хааны тэргүүнийг зольж авсгаа хэмээн сэтгэж хийлгэв. Төдий тэр бэрмэн хааны орд харшийн дэргэд ирээд их дуунаар ийн хэмээн өгүүлв. Ай хаана, би хязгаардах газраас ирсэн нэгэн гуйланч бүлгөө. Холоос их хаан чи чандсын хүмүүсийг юм хүсвээс түүнийг өгсөгөө хэмээн тангаргалсныг нь сонсож хол газраас чамаас юм гуйсгаа хэмээн ирлээ. Хаан түүний үгийг сонсож баясаад түүнд мөргөж, ай багш, хол газраас ирж чилэн алжаав уу хэмээн асуугаад, ай багш, чи эд хүсэх буюу ус хүсэх буюу хааны төрийг хүсэх буюу балгасыг хүсэх буюу эм хүүгэн хүсэх буюу эрдэн ба хөлгөн хүсэх буюу заам ба морь хүсэх буюу 7 зүйлийн эрдэнэ хүсмүү, боол шивгчний хүсмүү, юу хүсвээс чамд өгсөгөө хэмээн зарлиг болгосонд Бэрман өгүүлрв. Хаана, эд агуурс өгсөн өглөг нь их ач буй атал, агуу их ачит өглөг үл болмой за. Хин хүн биидэх маха өгвөөс дээд манлай тэр бүлгөө. Ай хаан, би хол газраас чиний тэргүүний гуйхаар ирлээ. Гуйсан сэтгэлийг минь хариулан өгн сойрох хэмээн өчвөөс хаан тийм сонсоод үлэшгүй баясаад тийм болтугай хэмээн ам авсанд Бэрман өчрөв. Ай хаан, тэргүүний надад сойрхох бөгөөс хизээ сойрох муу хэмээн өчвөөс хаан зарлиг болров. Өдгөө 7 хоногт тэргүүний чамд өгсөгөө хэмээн зарлиг болсонд төдий Махачантра түшимд нь 7 эрдэнэр үүсэн тэдгээр тэргүүнийг авч ирээд овоолж ийн хэмээн өгүүлв. Ай багш, хааны тэргүүн нь мах цуус ба ариун бус үүгээр юу хийнэв? 7 эрдэнсээр бүтсэн эдгээр тэргүүнийг чамд өгсөгөө. Эдгээр 7 эрдэнсийн тэргүүнээр чи энэ төрөлдөө баян болмоо за. Эдгээр тэргүүнийг аваад хааны тэргүүнийг үл гуйтугай хэмээн өгүүлсэнд тэр Бэрман өгүүлрв. Надад эдгээр тэргүүн хэрэггүй. Хааны тэргүүнийг хэрэглэмөй. Ай түшмэл өглөгт саад үл хийн. Игээрлийг минь ханган сойрох хэмээн өгүүлсэнд Махачантра түшмэл элдвээр залбирваас бээр тэр Бэрман эс болсонд тэр түшмэл айн зовж зүрхэн 7 анги хагарч өгөв. Тэр цагт тэр хаана нэгэн түшмэлийн 100 мянган газарт гуйгч заан дунуулж хамаг өчүүхэн хаандад тунхаг өгөн илгээв. Төдий тэр түшмэл хурднаа олоод өдгөө 7 хоногт Саран гэрэл хаан тэргүүнээ Бэрманд өгөх буй золгохоор ирэгч хүн өтөр түргэн ирдэгвэ хэмээн тунхаг тархаасанд төдий 8 төмөн 4 мянган өчүүхэн хаад Саран гэрэл хаан бүхий тэнд ирээд их хаанд мөргөөд өвдгөө сөгдөж алгаа хамтадгаж ийн хэмээн өчөв. Хаана, Замбуу твийн хамаг амтан их хаан чиний ачаар хамаг бүгд жаргаж хоргүй суун атал нэг хүний тулд хаана хамаг амтныг огоот твчих нь юун билээ? Бид бүгдийг их өршөөхүй сэтгэлээр нэгүүлсэж тэргүүнээ үл өгөн сойрох хэмээн өчөв. 80 мянган тоотон түшмэд бээр өвдгөө хөсөр сөгдөж алгаа хамтдгаж бид бүгдийг нэгүүлсэж тэргүүнээ үл өгөн сойрох хэмээн өчөв. 20 мянган тоотон хатад бээр хөсрөө сөгдөж алгаа хамтдгаж ийн хэмээн өчөв. Ай их хаан, биднийг нэгүүлсэж тэргүүнээ үл өгөн сойрхоо хэмээн өчөв. 500 хан хөвгүүн бээр сөгдөж алгаа хамтдгаж ийн хэмээн өчөв. Ай хаан, эцэг минь, чамааг үгүй болвоос бид хинт шүтгүн. Их нэгүсгүй сэтгэлээр тэргүүнээ үл өгөн сойрхоо хэмээн өчвөөс төдий их хаан нь хаа түшмэд ба хатад хөвгүүдтэй ийн хэмээн зарлиг болров. Та бүгд сонс. Тэргүүлэшгүй цагаас энэ бие минь орчлонд орчиж өн амтнд там дунсан цагт үнс усанд буцлах буй халуун усанд ба галын сувг тэргүүтэнд бие минь чанагдаад түлхгүй тэргүүтэн тоо томшгүй зовлон гүзэв. Нэгэн өдөр бээр тоо томшгүй үхээд энэ бие минь онц нүгэлт үйлд орж гавья тус болсонгүй бүлгөө.
Адгуус болон төрж нэгний алж эдэлцсэн ба мах нь хамаг бүгд эдсэн ба үхээд өмхий мах болоод тоо томшгүй тэр мэт энэ биеийг минь хомсотгож буян үйлцэнгүй бөлгөө. Бэрдийн оронд төрвөөс бэр биеэс гал шатаж хүрдний мисээр тэргүүнийг огтлоод сацжич бас эдгэх тэргүүт нь тоо томшгүй зовлонгуудыг үзвээс бэр буянт болсонгүй буюу эдгээр таваар эмийн тул хомхолцохгүй сэтгэлээр нүдээ гүлээж нэгний хөнөөж алсан ба байлдаанд додож бас нэгний алалцад тачаангуй урин мунхгийн эрхээр тоо томшгүй өхвээс гавья тус болсонгүй бөлгөө. Өдгөө энэ биеийг огоот твцвэ би. Уртгаар дүүрсэн энэ бие мөнхгүй өтөр эвдрэх буй за. Тиймийн тул энэ тэргүүнээ аж туд болох их бөгөөтөл юуны тул өвлөвгүй. Энэ тэргүүмэн бирманд өгвөөс тэр буйны ачаар дээргүй бод хутгийг бүтээгээд хизээ илт туулж бурхны хутгийг олвол хотол тэр эрдмөд төгөлдөр болмой за. Тэр цагт мэрэгэн аргаар би таныг зовлонгоос тонилгосуугаа. Дээргүй үнэн төгс туулсан бод хутгийн тул тэргүүнээ өгөхүйд та саад зэтгэр үл хийдэгвэ хэмээн зарлаг болсонд өчүүхэн хаад төшмөд ба хатад хөвгүүд бээр хааны тэр зарлигийг сонсож юун бээр үл өгүүлэн суув. Төдий их хаан бирман зарлаг болрон ай багш тэргүүнийг минь авах цаг болвоо. Өдгөө автугай хэмээн зарлаг болсонд бирман учрун хаана чамааг олон нөхдөөр хүрээлүүлж суун бүхэд би ганцаар хаан чиний тэргүүнийг яахан огтолж чадмгүй. Тийм хүч надад үгүй. Ай хаан чи тэргүүнээ надад сойрох. Үнэн бөгөөс хөдөө ойд ганцаар одоод надад өгөн сойрхоо хэмээн өчвөөс төдий их хаан нь өчүүхэн хаад ба хан хүүгүүд нь зарлаг болроо. Ай та бүгд намайг үннээр хүндлэх бөгөөс энэ бирманд ямарваа хор үл үйлддэг вэ хэмээн зарлаг болоод хаан бирман хоёул ой дотор одов. Төдий тэр бирман хаан дээн хэмээн очив. Ай хаан бие чинь их хүчит болоод гай хүрх үед үл тисэх гимшиглэн сэтгэл төрөх болоо зай. Хаан чи тэргүүнээ модон дуй. Би огтолж авсугай. Төдий хаан нь гишүүн чим бат болоод навч цэцэг төгссөн тийм нэгэн модонд тэргүүнээ уйж өвдгөө хөсөр сөвдөөд бирманд ийн хэмээн өгүүлв. Ай багш тэргүүнийг минь огтлоод гарт тавь. Би чамд өгсөгвэ. Би тэргүүнээ чамд өгсөнд энэ буйн нь шулан ба эсэр ба хурмаст ба Чаквардын хааны хийгээд төрлийн хүссэн бус гурван ертөнцийн жаргалан хүссэн бус буй за. Дээргүй үнэн төгс туулсан бод хутгийг хүсээд хамаг амьтныг нирван хотогт оруулахын тулд болоо. Төдий тэр бирман элдээ далайж цавчхуйд тэр модны тэнгэр үл баясаад юуны тулд нүгэл үйлдэмүй химээгээд бирманы нүрийг алгаараа дэлсэнд хөлөө тэмтэрхийлэн хөсөр дунав. Төдий хаан нь тэр модны тэнгэрийг үзээд өгүүлрэв. Би эрт цагт энэ модонд 999 тэргүүнээ өгсөн буй за. Өдгөө үүнлүгээ 1000 гүйцвээс өглөг бараамид огоот төгсмүй за. Дээргүй бод худагт минь саа зэтгэр үйл болтугай. Тэр модны тэнгэр хааны зарлигийг сонсож бирманыг харин амьдруулсанд бирман босоод элдээр тэргүүнийг нь огтлоод гарт өгсөнд их газар бээр 6 зүйлээр дэнсэлснээр тэнгэрийн орд харш бээр хөдлөн дэнсэлсэнд хамаг тэнгэр нар маш гайхалдаж ийм шалтгаан юм буй хэмээн өчвөөс бодисодва хамаг амьтны тул тэргүүнээ өгснийг мэдэж хамаг бүгд чуулж аяа ийм гайхамшигт болов хэмээн уйсанд нулимс нь хурмит ороод ин хэмээн өгүүлрэв. Саран гэрэл хаан тэргүүнээ өгснөөр өглөг бараамид огоот төгсөв хэмээн хамгаа алдарсанд Шимасана хаан тэр үгийг сонсоод зүрх нь хагарч өгөв. Тэр бирман нь хааны тэргүүнийг авч одвоос өчүүхэн хаад ба төшмөд ба хатад ба хан хөвгүүн тэргүүтэн нь биеэ газар дэлт хийлэн их дуунаар уйлав. Зарим нь үсээ үгтхийв, зарим нь хоёр гараар нүрээ маажиж хөсөрт өнхрөн их дуунаар уйлмав. Тэр цагт тэр бирман нь хааны тэргүүнийг авч одтол өмхий болсонд орхиж одов. Зарим бирман түүнийг үзээд ийн өгүүлрэв. Чи маш хорт хүн аж хуй. Хааны тэргүүнийг юуны тул авав хэмээн ис халгаав.
Бас тэр бэрмэн мөрт орж оцсонд зуураа учирсанд бүгд түүнийг муушааж идээ эс өгсөнд маш өлсөж явсан атал Шимасана хааны үгснийг сонсож урд ирсэн сэтгэлээр эс болсонд Машид айнц очоод зүрхэн 7 анги хагараад зусаар бөөлжөж өгөв. Шимасана хаан ба тэр бэрмэн хоёр үхээд сад завсаргүй амтнд тамд төрөв. Хаан бэр гашуунаар явж үхснээр дээд язгуурт тэнгэр болон төрөв. Ананда тэр цагт тэр учирдах Шимасана хаан нүгэлт шулан бүлгөө. Тэр цагт тэр учирдах тэр бэрмэн нь Девадад бүлгөө. Тэр цаг тэр учирдах модны тэнгэр нь Маха Модгалиана бүлгөө. Тэр цаг тэр учирдах Махачантра түшимлэн шарын хөвгөн бүлгөө. Тэр цагт бэр би үхэхийн урд эс тисэж урд тэр үхлээ. Өдгөө бэр намайг нирван болохыг сонсож эс тисэж урд тэр нирван болсон болов. Яаж төгс нүгсэн бурхан тийм хэмээн зарлаг болсон наснаа төгөлдөр Ананд ба хамаг нөхөд бээр нэгэн аялгаугаар бурханы эрдэмүүдийг Машид гайхамшигт болоо хэмээн цаашаа магтаад бяцлаглыг хичээснээр зарим нь 4 үрийг олов. Зарим нь дээргүй үнэн төгс туулсан бодхотхыг олов. Бурханы зарлагыг хамаг бүгд биширч илт баясваа.